After 25 years, finally. За бүгдээ сайн байцгаана уу та бүхэндээ. Хөвсгөлөөс одоо мэдчилж байна. Тэгээд энэ удаагийн влогтой бүгдээ тавтай байрал та бүхэндээ өнөөдөр энэ влог дээрээ за амьдралынхаа анхны одоо уулын гүйлтийн 42 км-ийг одоо эрхэн яаж тулах бүх процессоо харуулад хөвсгөл нутгийн одоо байгалийн үзэсгэлэн та бүхэндээ харуулад явах болно. Тэгээд тэн жишээ нь ингээ хоёр охин гүйж ийн танилцч марч юм уу. Тэгээд энэ хүү тэмцээн нь болохоор MS2S буюу одоо Mongolian Sunrise гэдэг нэг 25 дахь удаага хөвсгөл зохион байгуулагдаж байгаа юм сайн дурын charity event байдаг. Тэгээд хөвсгөлөөр дүүрэн л одоо ингээ гүйсэн хүмүүс. 25 дахь жилдээ болж байгаа. Би нэг ер нь 3-4 жилийн өмнөөс л сонсогддог байсан. Ер нь гадаадууд дандаа ирж гүйдэг team event гэдэг. Тэгээд энэ бол ингээд хөвсгөлийн тойлогддог газар ирж байна. Мөргий шүү гэдэг дохио ол өгөөд ш. За өглөөний мэд одоо тойлогт дээр ирсэн байна. Тэгээд өнөөдөр бол 2 дахь өдөр. За нийт өдрийн та нар бүгдээ зүгээр юм замдаа яваад нааш яваад жишээ нь ирээ томцонгээ бодчих. Ингээд шууд 2 дахь өдрөөс эхэлж байна. Өнөөдөр болохоор эмчийнхаа үзлэгтээ орно. За тэгээд энэгээр бол гадаадууд амирх байна, монголчууд их байна. Гадаад хэдэн хүн авдаг ч гэлээд Монгол явчихсан 50 хүн гүйд юм билээ. Тэгээд өнөөдөр эмчийнхаа үзлэгтээ орчоод тэгээд өдөр техникийн уралдаа суугаад тэгээ хоолндоо тэгээд явна да. Тэгээд иншилсдэгтээ ороод уралдаанд 42 км гүйцэх нөө тэнцэх нүг юу гэдгээ шалгуулад. Бүрий хэдэн километр гэж байгаа? 42. За энд 100 гэж байгаа хүн байна. За энд 42 гэж байгаа хүн байна. 42 142 юм байна. Энэ жил нийтдээ 90 хүн оролцож байгаа гэж шүү дээ. Тэгээ 50 Монгол шүү дээ. Насныхаа дугаарыг авчихъя. За одоо болохоор техникийн зөвлөгөөний хурал нь одоо болох гэж байна. Тэгээд Монгол гадаад амирчид байна. За кроссийнхан байна тий. Орон нутгаас бас залуучууд оролцдог гэж байна. Гадаадаас одоо Европоос тий. Бүх төвөөс л оролцож байна. Япон хүмүүс харагдаж байна. Солонгос хүмүүс харагдаж байна. Свицерланд тий. Итали гэдэг бүх орны хүмүүсээс баг нэг төлөв баг байгаа юм аа. Хоёр төрөл явагддаг. 100 болон 42 гээд тэгээ одоо техникийн зөвлөгөөний уралдаа суугаад буюу бүх мэдээллүүдээ аваад тэгээд харна. Тэгээд маргааш өглөө уулзцаана гэсэн үг. So you have to look for each mark. Тэнд угаасаа юм жижигхэн гол баталж байгаа. Дээр байна уу, газар байна уу, модон дээр байна уу, айдны газар байна. Тэний нэг хэлээ. Пүрүсэр. Энэ хатан нөгөө төлбөрийн зүйнээс юм байгаа шүү дээ. Энэ хоёрыг юу юм дээр зүүх юм? Хамгийн урттай жижигэн хойно. Яа. Уга. За би ийм цүнхтэй гүйж байгаа. Тэгээ энэ бичлэгээ ер нь хамгийн чухал хэсэг нь одоо ер нь ингээд дараагийн жилүүдэд оролцох тий анхудаа оролцож байгаа ийм хүмүүст би одоо энэ жил анхудаа оролцож байгаа мэдээж. Тэгэхээр ямар ч нэг ийм цүнхтэй явхад цүнхэн дотроо ийм юмнуудтай явхад ямар байх вэ гэдгийг одоо хэлээд явъя. Одоо би гарахаас өмнө гарч үзээгүү тэгэхээр энэ дотор байгаа юмнууд нь ер нь бол заавал байх ёстой юмнууд. Тэгээд ер нь цаанаасаа тавьсан шаардлагуудын юмнууд бас байгаа. Тэгээд ер нь би өөрөө байж болох ёстой гэсэн юмнуудаа өөрийнхөө хувийн юмнууд ингээ аваа явж байгаа. Тэгэхээр эдрийг та нартай яриад тэгээд явъя. За энэ бол ингээд ер нь нөгөө гүгчтэй артлын цүнх гэж ярьдэн шүү дээ. Тэгээ бүр яг хөө энэс том цүнхнүүд байдаг литрээр ондоо байдаг. Минийх бол ер нь нэг дундаж цүнх нь байхгүй. Сайз нь бол яг хөө L гэж юм. Тэгээд L сайзтай литр нь одоо хэд юм болоо. Литрийн хэмжээ байхгүй. За энийг 10 л байж магадгүй баг. За хамгийн ихнийх нь цаанаасаа угаасаа тавьдаг шаардлага. Тэгээд ер нь холын гүйлтэнд хэрэгтэй нэг зүйл нь юу вэ гэхээр одоо энэ 1.5 литртэй ч гэж байгаа. 1.5 литртэй юм усны гуурстай юм сав байдаг. Тэгээд та нараас бичлэгийн дээр үзчихсэн бол ингээ хажуу талаасаа гуурсаа гаргаж ирээд ингээ сороод уудагтай гүйжээ болохоор ундааны савтай ус бол айгүй тохиромжгүй. Тэгэхээр ийм савтай ус тохиромжтой. Тэгэхээр энэ бол яг цүнхнийхээ ард нь байрлал. Энэ бол зайлшгүй байх шаардлагатай нэг зүйл. За нэмэх нь энэс гадна би ахаад нэг 2-500 грамм юутай усны сав авсан байгаа. Тэгээд тэрүүгээр ерөнхийдөө нөхөд явна. Стейшнүүд дээр дууссан бол нөхөд явна. За дараагийнх нь болохоор оймс байгаа. Энэ дээр бол гол гардаг. Энэ тэмцээн дээр гол гарна гэсэн. Тэгэхээр магадгүй тухайн үеэс шалтгаалаад би туучаад гарчиж магадгүй эсвэл гутаа тайлаад гарчиж магадгүй тэгэхээр янз бүрийн чихтэй газраар явна шүүдрэг боцсон магадгүй газраар явна бороо орж магадгүй гэдэг утгаараа хоёр ээлж оймс авсан байгаа. Тэгээ өмсөж байгаа оймстоо гэд
идтэй ингээд би 3 амьстай явж байгаа гэсэн үг. За тэгээ бэйли, ер нь бэйли айгу зүгээр байдаг. Унж муунахад өглөө ялангуяа хүүтэн байгаа. Маргааш өглөөд бид нар 3:30-аас очоод тэгээ 4 гэдэг энэ судална гэж байгаа байхгүй. Тэгэхээр өглөө бол мэдээж амар хүүтэн байна. Тэгэхээр гар бээрээд идэх учраас бэйли байна. За энэ цаанаас өгсөн шоколад. Тэгээд энэ шоколадыг идэж болохгүй гэх юм байна. Тэгээд энэ шоколадыг идэх юм бол нөгөө бүр хэцүү байдалд ороод одоо би ингээд тэмцээний дуусаа энэс цаашаа явж чадахгүй нэ гэд хэцүү нөхцөл байдалд орсон үднээс энэ шоколадыг идэнэ. Одоо emergency шоколад гэсэн үг л дээ. За энэ дотор байгаа юмнуудыг бас цаанаасаа өгсөн. За би энэ яг нөгөө чихвчний цэник дуусчих байх гэж бодлоо. Чихвч мөхөж авсан юм илүү тутуу юм авсан. Тэгээд ардаас нь юм шүгэл өгд юм байна. Шүглээ эндээ ичлээ. Тэгээд ийм нөт өгд юм байна. Тэгээд дараагийн нэг чухал юм нь болохоор энэ ослын нөмрөг гэх юм уу те ийм гэлцсэн юм нөгөө ийм тугуулган цаас шиг ийм нөмрөг байдаг байхгүй. Тэгээд энэ нь болохоор бүр ингээл бэртэж гинтэл энэ хэцүү байдалтай те ингээ энэ тийм таягдаад ч юм уу төөрч мөөрөд ингээд харахуу бүрхий болоод энэ хэцүү үед одоо нөгөө хөнтэй болоход хэцүү байдаг гэдэг утгаар ийм гялгар байд юм шиг байгаа. Би зүгээр тэгж бодсон. Хоёрдугаар нөгөө дулаана энгийн нөгөө шав шалтан байсанс л арай нэг хамгаалаад янз бүрийн бороо шороо цахилгаан те янз бүрийн хүчтэй ийм нөхцөл байдалд орсон үед бүр emergency үед хэрэглэх юм нөмрөг ил цаанаасаа тараасан. Энэ уусаа яг байх ёстой зүйл гэж үздэг. За юм ус цэвэршүүлдэг юм байд юм байна. Ийм гэх юм таблет байд юм байна. Тэгээд энэ нь болохоор бас яг emergency үед те янз бүрийн шалбаг мамбагнаас усныхаа савнд усаа гэдэг энийг хэсэгсрээд 20 минутын дараа аваад юм байна. За тэгээд ийм нөгөө болт байна. Тэгээд бас гэмтлийн үед те янз бүрийн юмд ашиглах болт байна. За эдгээр бол нэг юм. Энэ бол ингээд цаанаасаа өгсөн юмнууд нь гэсэн. Тэгээд эдгээр бол зайлшгүй шаардлагатай. Энийг цүнхнээсээ шалгаж оруулсан гэдэг. Тэгээд ингээд цаанаасаа map-ыг өгчдөг. Ингээд энэ map-ыг өгчдөг. Evolution gain буюу одоо өндөр авалтынх нь энэ дарагдчих. Энийг уншаад одоо явж болно гэсэн үг. Манайг миний дараагийн зурсал хэд байгаа хаана байгаа вэ гэдэг ч юм уу те. За дараагийнх нь. За би энэ snack bar-ууд одоо ингээд бэлдсэн ба. Тэгээд ер нь гүгж байгаа хүмүүс бүгд snack bar-аа ингээд аваад явдаг. Energy bar гэж ярьдаг те. Тэгээд дэлгүүрт одоо байгаа нэг иймэрхүү юмнуудыг та бүхэн аягүй харна. Тэгээд энийг өлсгөөрөө идэн, энерги нөхөх гэж идэн. 42 км гэдэг утгаараа би 4-ийг идэн, 10 км-т 1-ийг идэн гэж тооцоолж байгаа. За energy гээлүүд байна. Хурдан одоо нүрс ус, тэгээ шингэн одоо хоол гэсэн үг шүү дээ тий. Тэгээд чихэр сахар одоо нүрс ус агуулсан гэдэг утгаараа energy гээл бас 4-ийг авсан. Янз бүрийн нөлөөлөл гэлүүд байдаг шүү. Одоо кофентэй гэлүүд, кофенгүй гэлүүд, зүгээр energy гээл гэдэг ч юм уу янз бүр байдаг. Тэгэхээр өөртөө тогшныг авах хэрэгтэй. Би өмнө хэрэгжилжсэн гэлийг юу наавал зүгээр байдаг. Хэрэгж үзэж байгааг бол өмнө гэлээ уучаад явал зүгээр байдаг. Янз бүрийн кейсүүд сонсч ирсэн. Гээл дээр сайн гээл муу гээл гэхээс илүүтэйгээр хүний бие тохирох байна. Айгуу чухал байдаг. Зарим жишээ нь шууд гүйлгдэг ч гэж байна. Зарим бүр ингээд биеийн бүр шууд зогссон ч гэдэг ч юм уу. Тэгэхээр бүр мэдэхгүй юм авч яхаар зүгээр хамгийн энгийн нийтлэг хэрэгэлдэг юмнуудыг авал гэлэн дээр бас илүү тохиромжтой байдаг шүү. Тэгээд өмнө гол нь тэрийг хэрэгжилж үзээд миний бид яаж нөлөөлж ингээд өмнөх бэлтгэлүүд дээр ганц хоёр гээл ууж гэзэнт чинь яаж нөлөөлж юм зүгээр шүү. Тэгэхэд эмзэг эцтэй бол бас юу байдаг. Янз бүрийн тохиромжтой юмнууд их байдаг шүү. Тэгэхээр өмнө хэрэгжилж үзэх хэрэгтэй. За тэгээд ийм баарнуудаа мэдээж авцсан байгаа. 4 баар би бол ингээд авцсан. Тэгээд энэ уут бас их чухал. Бид бүгдээрийнх нь мэдэх юм зип уут байна шүү дээ. Тэгэхээр гүүгээд ихлээр угаасаа ар нуруунд энэ цүнх явж байгаа болохоор одоо мань мичи хөлөрдөг хүний хувьд бол ингээд тэр чигтэр нордог байхгүй. Тэгэхээр бүх цаасан юм норно. Тэгэхээр бүх одоо юмнуудаа одоо эдгээр чинь зарим нь магадгүй хайлах майлах юмнууд байна шүү дээ. Тэгэхээр бүх юмудаа энэ зип уутанд хийгээд тус нь англиад ингээд хийчихвэл зүгээр. Би анх удаа л ер нь ингэж зиплж үзэж байна. Өмнө нэрээсээ зиплэх байсан. За ийм зүгээр нэг юм ус нэвтрэлтгүй юм пенал авсан. Би энийг тэгээд дотор нөгөө баахан эмнүүд хийцэн байгаа. За толгооны юм, янз бүрийн юм, зүрхний юм, за тэгээд долоогоны ханд манд гэдэг ч юм. Тэгээ өөрийнхөө одоо юмыг яаж мэдэх вэ гэж батсан бүх юмнуудаа одоо эндээ авч байгаа. Тэгээд ийм нэг тонгорох авсан байгаа. Юмыг яаж мэдэх вэ? Бас нэг юм тонгорох. За тэгээд дараагийн юм вазелин. Вазелин янз бүрийн хөлчин холгох юм бол вазелинаа дүрхээд эсвэл гарахаас өмнө холгодог бол вазелинаа дүрхээд хөхнийхөө толгой, хөлийнхөө одоо сарвуунуудад тий завсруудад гэх юм уу тий хөл холгох магадгүй гэдэг хэсгээр бол энийг дүрхүүл зүгээр. Жожголк ууланд явж байгаа болохоор жожголк авсан. Юмыг яаж мэдэх гэж бодоод жожголк авсан байна. За тийм ийм зааврууд бол яг тэмцээний шаардлагуудаас цаанаасаа мэдээж өгөн. Тэгэхдээ өөрийнхөө ялангуяа имтэй гизэх гүзээ юу одоо дутагдaltaй байдаг юмыг яаж мэдэх гэж бодсон юм одоо өөрөө заавал хийх хэрэгтэй. За тэгээд энэ бүгд чинь ингээ ороод энэ дээр нэмэх нь цаг агарахаа байдлаас шалтгаалаад хувцснуудаа сонгоно. Бороо орж явах юм бол мэдээж борооныхоо цовыг өмснө, хүүтэн байх юм бол өмд өмснө гэдэг ч юм уу. За тэгээд өвдөгч гэж чагааны хамгаалалт гэдэг юмнуудаа мэдээж авч болно. За ер нь тэгээд энэ цүнхээ дүүргээд явхад л болж байгаа гэсэн. За тэгээд таягтай явдаг бол бас таяга авч болно. Иймэрхүү цүнхнүүд ихэнх нь таягны оруулахтай байдаг. Тэгэхээр тэр таягны оруулгуудаа
таягуудаа аваад тэгээ гүйлтийн таяг бас ондоо байд юм билээ. Тэгээ таяг хэрэглэж чадчихвэл ер нь таяг авсан зүгээр. Энэ цаашдаа хэрэглэж сурах хэрэгтэй гэж гисэн сурах гэж бодож байгаа. Анхудаа шууд тэмцээн дээр таяг бариад гүөх юм бол бас их цутард шүү. Миний туршлагаас харахад өөр таяга ашиглаж чадахгүй амар шалгартаад байдаг байхгүй. Тэгээ түүхтэй нэг таягандаа түүхтэй хэцүү. Тэгэхээр ийм юмнуудыг би авч явлаа. Тэгээд ер нь энэ бичлэгүүдийг үзэж аваад янз бүрийн өөр хэрэгтэй байх юм бол өөр бичлэгнүүдийг үзээд та бүхэн өөрт хэрэгтэй нь юу байна? Гол нэг дистанцаас шалтгаалал тий хэр хоолгүй. Одоо 100-ын бэлтгэл жишээ нь шал ондоо ийм цүнх бараг 100-ын бэлтгэл дээр 2-ыг одоо байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Энержи баарнуудаас ахуулаад 2 3 дахиад өөрчилсөн. Тэгээд цүнхээ солиод дараагийн цүнхээ аваад ингээ олон улсын тэмцээний бичлэгүүдтэй тэгээ явдаг. Энэ тэмцээн дээр ч гэсэн ер нь ахаад юм бэкпак үлдээн гэж энэ тэрийг одоо 42 гүчээд орж ирээд цүнхэн дэх юмнуудаа ахиж нэг рефреш хийгээд тэгээ цаашаа ахаад явна. Тэгээ ахаад нэг рефреш хийх бас боломжтой юм. Тэгэхээр ер нь үлдээх юмнуудаа эндээ үлдээчээд тэгээд ирээд ингээд нөгөө зам нь яг эндээ ирж таарж байгаа болохоор 100-ын зам нь яг эндээ ирж таарж байгаа болохоор тэн дээрээ солиод цаашаа явж байгаа гэсэн үг байгаа шүү. За бид нар 42 болохоор ер нь юм үлдээх шаардлагагүй. 10 км болох нь баг нэг стейшн байгаа. Ус дуусган бол стейшн байгаа. Стейшн дээр эмч, орчуулагч. За тэгээд нэг одоо сайн дурын ажилтан ч юм уу те нэг ер нь 3 хүн байд юм байна. Тэгээд энэ дээр гол нь бүртгэлүүдээ өгөөд явд юм байна. За тийм байна да. Цүнгэндээ өнөөдөр нэг иймэрхүү юмнуудыг аваад маргааш өглөө гарнаа гэсэн. Миний баг хамгийн том нь одоо энэ болчиход энэ дотор гэхдээ олон юм агуулж байгаа л да. Тэгэхээр би нэг энэний тал шиг юм хайрцаг өгнө авъя гэж бодсон. Гэхдээ олдоогүй юм том авчлаа. Баг том л баг болох шиг боллоо. Ийм байна. Тэгээд өглөө одоо гарахад бэлэн боллоо. Миний цүнхний чекап дуусна гэж чинь хамгийн том чек дуусчихна гэсэн. Одоо нэг хөвсгөл нууранд ирсэн юм байна нэг сэлий да. За өглөөний мэнд одоо яг одоо 3 цаг 30 минут болж байна. Өглөөний 3 цаг 30 минут. Тэгээд бид нар яг одоо нөгөө гараандаа гарах тойлогт дээр болт юм байна л да. Тойлогт гэдэг одоо өсгөлийн алдартай амралттай. Тойлогт гэдэг амралтан дээр ирсэн байна. Тэгээд одоо энэ бүгдээрээ цайгаа аваад тэгээд цүнхээ шалгуулад буюу одоо нөгөө материалууд нь байна уугүй юу? Тэ өчтөр өгсөн юмнууд нь байна уу? Шаардлагатай юмнууд нь байна уу гэдээ байхгүй хам болох хэрэгтэй юм байна л да. Тэгээд шалгуулчаад тэгээ гараа явах юм байна. Тэгээд аюу хөөрхөн өглөөний цайтай юм байна. Одохгүй нэг 20 минутын дараа бараг шууд одоо гараад яв. Нэг сайн мэдээ, нэг муу мэдээ. Бид рууг нь 10 гихтсэн. Гэхдээ би нэг хүртэл баг унтаагүй мэдээд. Гэхдээ хичээл хөвтэй байсан л да. Би ямар ах гээд. Нэгээс хойш нэг 2:20 болтол нэг цаг 20 минут бол гайг унтсан шүү. Би хувьд бол гайг байна. Үргэлжлүүлээд өглөө 0 ороод тэгээд аюу гой хүндэрч чадсан. Тэр бол сайн мэдээ. Сайн мэдээ бол маш сайн бол хүндэрч чадсан. Муу мэдээ бол дутуу унтсан ийм мэдээтэй байна. Гэхдээ гайг авах. Гэхдээ нойр чухал л та. Гэхдээ сэтгэл зүйд одоо бол гайг байна. Энээс хоошо бичлэгүүд ер нь тэгэл янз бүр л байх бах шүү байж. Тэгэл амсгаадаж уухэлсэн тийм. Дүүрсэн наашаа цаашаа болсон, фокус нь таарсан таараагүй гэдэг. Олон гүүж явж авах бичлэг их ч өөр амар хэцүү байдаг байхгүй юу. Тэрийг би өмнөх бичлэгүүд дээрээ хэлж ирсэн. Тэгэхээр бүгд ойлгоод үзсгээгээрэй. За одоо утгагүй гарлаа. Шинэ дараалал гэж очно түндээ хаа. Яс нэг аа. Just to make sure they took my crown. За ингээд тойлогт амралтаасаа шууд ингээд хажуудлынхаа мод руу ороод гүйж эхэлж байгаа. Тэгээд модон дунд одоо 2 км гаруй гүйгээд үндсэндээ одоо нуурынхаа эргийн одоо шорон зам руу гүйгээд ирчихэж байгаа. Тэгээд энэ хэсэг бол одоо үнэхээр гоё яг нар мантах гээд явж байгаа хэсэг бол маш үзэсгэлэнтэй байсан. Яг үүр цайгаад тий маш гоё байсан. Тэгээд нууртайгаа үүр цайгаад үнэхээр гоё харагдчихсан. Тэгээд энэ хэсэгт бол сэргсэн явчихсан харахугаас гараад үүр цайгаад эхлэхээр хэвээр аюу гоё болсон. Тэгээд эхний өксүр маань одоо ингээд орж ирж байна. 12 км-ийн дараа эхний өксүр 12 км дээр бол сая өксгөөс өмнө бол хамгийн ихний стейшн байгаа. Энэ дээр усаа цэнэглэх хэрэгтэй бол цэнэглээд ингээд өксөд явж байгаа гэсэн үг. Тэгээд энэ өксүр маань хэдэн километр байсныг бол санахгүй за нэг 2-3 км байсан болов да. Тэгээд хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь бол ер нь бол энэ байсан. Нуурыг бол баг бүтнээр нь ингээд шахуу дээрээс нь хараад явж байгаа. Тэгээд үнэхээр үзэсгэлэнтэй өвсгөл
Өсвөл талаа маань ямар сайхан үзэсгэлэнтэй вэ гэдгийг ингээд 2 3 дахин ингээд зигзаг юм өсөлтөөр харж байгаа. За ингээд бүр бүтнээрээ харагдаж байна тийм үнэхээр сайхан харагдаж байсан. Тэгээд энэ хамгийн ихний өсвөр. Тэгээд хамгийн ихний буюу одоо хамгийн өндөр урт өсвөр маань ингээд ороод ирчихэж байгаа. За энэс хойшоо ингээд нэг хэсэгтээ уруудж байгаа. За одоо тэр цаашаа харагдаж байгаа уулнууд нь бол бас маш үзэсгэлэнтэй харагдаж исэн юм өрмөц уулнууд байсан. Тэгээд доошоо буугаад за энэ буугаад бол жоохон чихтэй хэсгүүд байсан баг юм одоо энэ харж байгаа бол юм нэг бүр мөст юу гэдэг лээ те хяран унтсан юм хэсэгч байсан. За тэгээд явж байгаа одоо энэ 2 дахь өсвөрлүүгээ орчиж байгаа. Модтой хэсэг бол энэ мод газар нь бол юм нэлээд хөвдөлтэй юм зөөлөн хэсэг байсан. Тэгээд 2 дахь стейшнээ өнгөрөөд ахаад нэг 4-5 км явж байгаад за ингээд өсвөрлүүгээ ороод тэгээ өксүртэй гарчаад за би энэ дэр бол сайн дүрс аваагүй. Тэгээ өксүрлөө гарчаад одоо энд баг бууч эхэлж ин тэр доор бол одоо ингээд хүмүүс харагдаж байгаа нь бол 3 дахь стейшн баа. За тэгээ 3 дахь стейшнээ төгсөгчөөд ер нь ингээд тэгшин зам руугаа тэр чигтээ орчиж байгаа гэсэн. Тэгэхээр бол үндсэндээ бол нэг үндсэн 2 өксүртэй за бусд нь бол уруудсан тэгшин зам байгаа гэсэн. Тэгээд одоо ингээд эргээд одоо нуурын хажуудлынхаа шорон зам руу одоо эргээд ингээд орж байна. Энэ шорон замаараа эргээд дахиад нэг 3 км 4 5 км за би километрүүдийг болоо сайн санахгүй. Тэр нь ч угаасаа нэг чухал шүү одоо. Эргээд одоо нөгөө тойлогт кампийн тойлогт одоо нөгөө жижигхэн нуураа тойрж ирээд 1 км үлдлээ л гээд ах шиг байна хөрх. За ингээд 2 хүүхдтэйгээ сайхан гараа цохоод 1 км үлдээд эргээд одоо тойлогт камп руу ингээд тойроод үндсэн 42 км дуусгаж байгаа гэсэн үг байгаа шүү. За сэтгэл ямар байна? Баяр үргээ. Баярлаа. Жаг юм байна. Гэтэ амар шар хөдөлж байна. Дараа жил дараа яг баринд орно. За тэгэж баяр үргээ. Баярлаа. Эхний 42 гоёла. Тэгтээ жоохон ёо байла. За маш хөрлөө. Эхний 42-ыг би явахдаа анх удаа шууд одоо trail runners хэллээ шүү дээ. Энэ про юу үгүй юу? Төрөлхийн про байсан юм биз дээ. За бүр баяр үргээ. За баярлаа. Өстө янз юм байна. Хүүхэнгээл аллаа. Ойрдоо бол тэгэж гүхгүй байхаа шүү дээ. Замдаа бүр өөланаас ёо. Өөрөөрөө бахархаж энтрээр. Нэр нөлөөс гарлаа. Би өөрөөсөө гайхлаа шүү дээ. Би эзэж ингэж баярын нөлөөс амьдралдаа анхны удаа гарлаа. Нэр. Яа тэгээд ер нь манай крүүхэн ер нь бүгд дууссан. Одоо манай крүү дээр одоо 2 хүн ахаад 100 зүтгэх байгаа. Тэгээд 65 дээр таслана. Энэ хоёр маань 65 дээрээ цагтаа орохгүй бол энэ хоёрыг моциклоор юм уу мориор ач. Тэгээд тэгтээ чадах байхаа манай хоёр. Одоо энэ хоёрыг гаргаж өгчөөд бид нар одоо сайхан пив авуулаа. За манай одоо 100-гийн хоёр маань одоо шууд 42-оос үргэлжлүүлэг гарах гэж байна. Анар Тели, Нарка та бүхэн бас бичлэгнүүдийг үзчихсэн баха. Тэгээд за амжилт guys. За шогшоодог. За ингээд 100-ийн гараад явчихлаа. 100-ийнхныгаа одоо бид нар ингээд хүлээн дээ. Гоёна. Трейл марафон 42 гэсэн боловч 43 зууны 44 байсан 6 цаг 18 минут гүйсэн байна. Гоё. Зандаа амар олон найзуудтай болсон. Гадаадуудтай хэлсэн. За манай дээрэс нэг 100-гийн хоёр маань ороод ирлээ. Одоо бид нар өдрөө хамтдаа тэмдэглэе гэж. За баяр үргээ. Баярлаа. Баяр үргээ. За төлөвнө. Баяр үргээ. Баярлаа.
Шампаны хөөс шиг ориглон амжилттай байна. Оролцсон болон балиачж ирсэн 2 хүүхдээс хаваад бүгдэнд баяр хүргэе. Тэгээд үндэ бол хамгийн гоё газараа хамгийн хэцүү үлдийг хийж байгаа юм чи те. Зарим нь дуусгаагүй ч гэсэн дараа жил гээд занаад үлдээгээд дараа жил ирж байгаа дуусгаарай гэж өрөөё. За. Бүгд баяр хүргэе. За өглөөний мэд шиштэй өдөр болж байна. Энэ манай байшин. Гүйлтийн тэмцэн ч өөрөө тойлогтгээд амралтан дээр болж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ бэлдрийн байгаа амралт болохоор яг тойлогтынхаа яг хажууд нөгөө тойлогт гэдэг чинь одоо энэ нэг жижигхэн юм нөгөө нуурынхаа яг хажууд нь байгаа нэг юм жижигхэн тойрог юм цөөрөн маягийн гэх юм уу те. Тийм газар байхгүй. Тэнгүүд тойлогч нь нэг талд нь нөгөө талд нь энэ амралт байгаа. Тэгээ тийш очиход 1 км байгаа болохоор хамгийн ойрхон амралт гэдэг. Тийш ч одоо байнга явж байгаа юм чи те. Дандаа орохдоо очиж марафонд очих гэж оролцож байгаа. Тэгэл наашаа цаашаа яриануудад нь очих гэж оролцож байгаа. Тэгэл найз нөхөд орж ирэнгүүт нь тийш очиж тосч явж байгаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр ойрхон болохоор бид нар энд авсан. Тэгээд ер нь зөвлөхөд яг өөртөө тухтай амралтыг сонгосон зүгээр юм бэл. Заавал тийм ойрхон байгаад нэг тийм давуу талтай гэсэн үг бол бас биш. Дээш бол зөндөө гоё амралтууд байгаа. Тэгэхдээ энэ амралт гэсэн бас яг гоё байшингаа орвол сонгуулалт ажгүй юм. Тэгээд өнөөдөр одоо өчигдөр бид нар чинь 42 гүйсэн. Хөл гар миний хувьд бол сайхан байна. Нэг тийм амар болорсон юм бол гайгүй байна. Тэгээд би өчтөр нэг нөгөө цүнхт хэлцүүлчих нэг юм марцсан байсан. Пүүз ярих гэжсэн. Ямар пүүзтэй оролцох вэ гэдэг. Би энэ удаа энэ пүүзтэй оролцсон. Энийг би сарын өмнө авсан. Тэгээ бэлтгэл дээрээ өмсөөд. Тэгээ би уусаа нэг хутлыг айгу муухан өмсдөг шүү. Нөгөө бол цагаан болмолтой байсан болохоор айгу шот хоосоор олцсон ба. Тэгээд энэ пүүзтэй явсан. Энэ пүүз юуны пүүз вэ гэхээр La Sportiva гэдэг нөгөө брэнд байгаа шүү дээ. Ямар нэг реклам биш шүү. Би зүгээр л та нарт ямар пүүзтэй явснаа хэлчих. Тэгээд энэ гүйлтийнх нь пүүз байсан. Тэгээд нөгөө уулан зузаан. Би өмнө яг юм гүйлтийн уулын пүүз өмсөж үзэж байгаагүй байхгүй юу. Илүү нөгөө авиралтын пүүзнүүдтэй л гүгээд идэг байсан. Тэгэхээр энэ удаа би яг нөгөө гүйлтийн уул талтай, уултай пүүз гэх юм уу те. Тэгэхээр энэ нөгөө халтаргаанаас хамгаалсан нөгөө юм арай нэг тогор юутай байдаг шүү дээ. Ийм пүүз анхудаа юм үтсэн. Тэгээд аюу гой таалагдсан. Шулуундаа гүөхөд аюу тохиромжтой байсан надаа. Тэгээд талтаргаан дээр ч гэсэн аюу тохиромжтой байсан. Бас нэг магтах юм нь шүүдэр мүдэртэй те чихтэй газраар нэлээд жоохон байсан байхгүй. Тэрэн дээр хүмүүсийн гутал бас ингээд ганц хоёр бирсээр норсон байсан. Тэн дээр ингээд ийм сэтг шиг энэ харагдаж байгаа мөртлөө ерөөсөө норохгүйсэн. Би норчих заа ингээд норчих юм байна даа гэсэн чи ерөөсөө норохгүйсэн. Энэ ингээд дотроо ийм нөгөө юутай юм байл л те. Бас нэг ийм оймс маягтай гэх юм уу те. Гадуураа ийм зүйлийн материалтай. Тэгээд би амар амархан орно гэсэн чи харин амархан ерөөсөө норохгүй. Айгу амар байсан. Тийм. Тэгээ пүүзний хувьд юм байсан. Ийм пүүз авсан. Тэгээ пүүзний сонголт бол янз бүр байгаа. Тэгээ пүүз авахта гол тавих шалгуур бол мэдээж уулын гүйлт бол 1 хуруу илүү. Одоо 1 харьцмаар илүү гэж ярьдаг те. 1 харьцмаар илүү. Гэр пүүзний харьцмаарыг сонгох хэрэгтэй. 39 өмсдөг бол 40, 40-ыг өмсдөг бол 40.5, 41 гэдэг ч юм уу те. Яагаад гэвэл нөгөө урагшаага нөгөө уруу гიშгэхэд ч өөрөө хөлчин гэдэг амар урагшаага болдог байхгүй. Тэгэхээр тулцсан таарсан пүүзтэй байх юм бол пүүз ч өөр нөгөө хумсаа унгаах урагшаа хуруу тулаал ингээд амар хэцүү байдаг байхгүй. Холгон гээл те. Тэр пүүзэн дээр тийм байсан шүү. Тэгээд өнөөдөр болохоор юу болох вэ гэхээр ингээд арга хэмжээ бол ерөнхийдөө дуусч байгаа. Марафонууд ч нөгөө финишер медалаа өгдөн шүү дээ. Тэр медаль өгөхгүй юм байлаа. Зүгээр юм пин маягийн юм өгөх юм шиг үл. Тэгээд тэрийг бид нэг тэндээ орой олны хүлээ алцхан байгуулт юм байлээ. 24-өөс гисэн. Өчигдөр ч одоо баг 10:30 хүртэл 10:30-аар сүүлийнхаа одоо 100 км хүнийг тасалж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр өдөр бол ингээ бүх хүмүүсээ аваад 100 км хүнийг аваад тэгээд унтаж амарсаачих байгаа байхгүй. Тэгэнгүүтээ өнөөдөр орой хүлээ авалтаа хийгээд за тэгээд нөгөө нэгдүгээр байр маараа зарлаад тэгээд явах юм билээ. Тэгээд энэ удаагийн 100 км-ийг дуусгасан нэг монгол эмэгтэй гарсан. Өмнө 100 км-ийг монгол эмэгтэй дуусгаж байгаагүй юм билээ. Тэгээд нэг эмэгтэй яваад 100 км-ийг дуусгасан байсан. Аюу гоё. Тимнүүд гарсан. Тэгээд энэ жил ч гэсэн оролцогч нээр гэсэн чинь дараа жил ч гэсэн одоо энэ бичлэгийг үзэж магадгүй те. Оролцогч зөндөө олох байх. Монгол хүнийх нь лимит нь 50 байд юм бэлээ. Тэгээ босд нь гадаад байд юм бэлээ. Энэ удаа бараг л бас орон нутгаас бас оролцдог гэд ингээд бараг 100 тонн оролцсон юм уу да. Тэгэхээр 4-өөс орой олны арга хэмжээтэй тэн дээр нь юу болох нь гоё бичлэгнүүдээ хийгээд тэгээд ер нь энэ влог дуусгах гэж байна. Өглөөс ирээл ингээд далай байна гэдэг чинь бас яргал юм байна шүү guys. Өнөөдөр харин борох чинь өчигдөр харин бороо орсонгүй аз болж. Өчигдөр бороо орсон бол угаасаа шамирхаар байсан. Надад бол гүйлтэн дээр бол айгуу сайхан бүүстлэх үеүүдтэй сайхан өөрийнхөө хувьдаа бүүстлж байгаа юм л та. Айгуу сайхан бүүстлээд, хичээгээд, нэлээд шахаад явсан. Тэгээд яг цаг агарын хувьд сайхан байсан, тохиромжтой байсан. Хоёрдугаарт бэлтгэл маань хөөрхөн таарсан байсан болов уу гэж бодсон. Тэгээл би маань айгуу хөөрхөн хөнгөн байсан. Идж уух юм бүх юм сайхан таарсан байсан болохоор өчигдөр бол нэлээд хичээж
зүтгэж тий. Тэгээд юм жаргалтай дуусгасан. За ингээд нөгөө шагнал гардуул арга хэмжээ маань ингээд эхэлж байгаа. Тэгээд финишер медаль буюу гэхдээ медаль биш гэж байсан тий. Одоо юм нөгөө мөнгөнд товч өгд юм байл л дээ. Дээрээ 42 бол 42 100 бол 100 гэж бичсэн юм. Хөрхөн мөнгөний товч, зүүдэг товч. Надад аяга гой санагдсан тэр өгд юм бэлээ. Хөрхөнс жижигхэн сертификаттай дээр нь цагийг бичсэн. За тэгээд насны ангиллын хувьд болохоор угсаа 2 хан байгаа. За 60 илүү 65-аас дээш гэдэг нэг ангиллал. За тэгээ бус нь бол бүх нас маань тэрнээс өмнөх бүх нас маань орчиж байгаа. За эрэгтэй эмэгтэй гэж мэдээж ялгчихж байгаа. 100 дээр ч гэсэн ялгаагүй, 42 дээр ч гэсэн ялгаагүй эрэгтэй эмэгтэйгээр ингээд ялгаад 60 илүү 65-аас дээш насны дээр бол бас эрэгтэй эмэгтэй гэд ялгчихж байгаа. Ингээд өнөөдрийн бас яг энэ арга хэмжээний бас нэг онцлог зүйл нь гэх юм бол 25 дахь удаагийн арга хэмжээн дээр одоо Монгол эмэгтэй хүн одоо 100 финиш хийж байгаа юм хэлээ л дээ. Тэгээд энэ удаа Монгол эмэгтэй хүн маань финиш 100 финиш хийсэн бас нэг сайхан тохиолдол гарсан. Тэгээд бүх оролцсон хүмүүстэй амжилт хүсье. Зууга дуусч чадаагүй хүмүүстэй бас яадаг вэ гэхээр 100 дуусч чадаагүй хүмүүстэй 42-ын одоо финишер өгдөг. Аль хэдийн 42-ыг нэг гүцэтгэвсэн болохоор одоо 42-ын финишерийг гэж олох юм билээ. За сая нөгөө нэг шагнал гардуулах арга хэмжээ нь дуслаа. Тэгээд ер нь ингээ харах юм бол гадаад хүмүүс зохион байгуулж байгаа болохоор тийм церемони маягийн юмнууд бол ингээ айгу дарах байдаг. Тэр нь ч айгу ер нь гоё болдог. 100-удаа, 42-удаа бүгдийн нөгөөд. Тэгээд энэчлийнх нь эдний финишер медальны юм дээлний товч мөнгөнд товч байд юм байна. Тэгээд энэ их өрмөц байд юм байна. Зөвхөн зүгээр нэг ингийн медалаас илүү гоё санагдлаа. Бас нэг хан трейл дээр ороход финишер медаль нь бүр юм мод байсан байхгүй. Тэгэхээр ер нь марафон болгоныг өөр юутай те өнгө төрхтэй гоё финишер медалуудтай тхийн финишер медаль нь явуулсан юм хөөрхөн байд юм байна. Тэгээ сертификат өгд юм байна. Тэгээ олон улсын бас юм
оноо миний ойлгосноор улс улсын марафоны оноо бас өгд юм шиг байна. Тэгээд тийм ээ одоо ингээд бид нэр оройныхоо нөгөө хоолны хүлээ авалтанд ороод тэгээд ерөнхийдөө үндсэн арга хэмжээ маань үсэж байгаа гэсэн үг. За гоё буфет болгох юм байна. Байна. Окей. Үгүй. За дараач л орж байгаа хүн нэг л зүйл өгч. Ганцхан уу те? Ганцхан зүйл. Хүчин намдах чангалтай аваад л гэж зүйлээ да. Анх удаа марафонч бас гүйж байгаагүй. Анх удаа л зууггүй лээ. Гоё байсан шаашин. Гэтэ сонирхолтой байсан. Тийм зовсон сонирхолтой байсан тийм. Маршрутаа сайн бодож гүйх хэрэгтэй юм байна лээ. Ер нь бол нөгөө эхний хоёр дээр амар юм хоёр өндөр даваа идэг. Тэрнийг яаж хуваарлаж гүйх вэ? Тэрийг бодохгүй бол жоохон хэцүү юм байна. Энэ жил яг 60 76 дээр нөгөө цагтаа хэмжээгүй тэгээд тасагдсан. Гэтэ дараа жил яг дуусгана. Тий, ер нь их гүүх хэрэггүй юм шүү. Ууланд л алах байсан байлээ шүү, те. Ерөөсөө мэдээгүй нэг ч удаа ууланд алхаагүй. Тэгээд шууд дээшээ хоёр даваа гараад за бас арайчтай гэж бодвол тэр чигтээ шантраал нэлээд их алхсан өөрхий. Тэгэхээр ууланд л сайн хэдүүлээ гарцгаая. Тэрийг л хийлээ да. Тий. Манай Пүү маань их гардаг. Тэгээд одоо энэ влог орж байгаа сингл байгаа ах тий. Пүүтэй цуг ууланд гарах октод байл би одоо өмнөөс нь зарыг нь тавьчих. Good luck. Доошоо уруудах бэлтгэлээс хангах юм байлээ. Таягтаа доошоо уруудчих сурах хэрэгтэй юм байна. Тэрэн дээр хаваг цагаа алдаад тэгээ хүн амьтаа урд ороод өгөө бол монголчуудаас нэгт орж ирэх байлаа. Жохон дасгалыг бэлтэж тэгээ хувцснаар одоо ингээд equipment-үүдээ сайн бэлтэж тэгээд чи чаднаа. Humbly everybody can do it but it's not gonna be easy though. It's no joke. Хамгийн чухал зүйл бол ерөөсөө бэлтгэлээ сайн хийх шүү. Би өнөөдөр бэлтгэлээ айгуу муу хийснээсээ болоод цагандаа яг баригдаж орж ирч чадаагүй. Тийм болохоор бүгдээрээ бэлтгэлээ айгуу сайн хийцгээгээрээ. Ерөөсөө товчхон бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Тэгээд замаа сайн судлах хэрэгтэй. Тэгээд стратеги сайн боловсруулах хэрэгтэй юм байна. Тэ ялангуяа зөөгийнхэн тий. Би бол хитрхи их нөөгөөд босолчлаа. Зүйлээ 20 30 дээр гүүн мөн гэдэг нөгөө марафонд ордог шиг бодож болохгүй юм байна. Ер нь бүх цагт хурцтай байх хэрэгтэй юм байна. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Why did you choose Mongolia? Mongolia chose me. Just a friend who was going to Mongolia. He was at the embassy, and he said, "Do you want to go with me?" And I said, "Yes, why not?" And then we flew to Moron, and we found a way to come to Toylokt. That was 1996. The best tip is to train. To train before coming. If you come for 42 with 18 hours, you don't need to train. But if you come for 100, you need to train. Thank you very much for coming and participating and promoting. I'm from Germany. No, it's actually my third time in Mongolia. The biggest tip for next year participants: if you're doing the 100K, don't underestimate the second half. It's tougher than I thought. Probably not next year, but maybe sometime in the future. Hello. Bring some warm clothes and gloves in particular for the morning. За өмнө жоохон бэлт хэрэгтэй баг. Тэгээд зөвхөн өнөө зам дээр гүөхээс илүү бас ууланд гүйж үзээрэй. Яг тэр яг уулын өөдөө өгсгүй л шал өөр байт юм байлаа. За тэгээд бүгдэнд амжилт. За, зөөхөй далаа харагдаж чадчихна уу? За, ер нь бол ингээд хүсгэлээ аялал маань инхүү дуусч байна. Тэгээд энэ үртэл
үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Подкастаа үздэг хүмүүс за тэгээд сквал зүгээр гүйлт сонирхоод тий энэ ивентийг сонирхоод анх удаа үзэж байгаа хүмүүс бүгдэнд нь баярлалаа. Дахин сануулхад бол би өөрөө гүөхч бол биш, гүйдэг хүн бол биш. Би зүгээр нөгөө бэлтгэлч хийдэг хүн шүү дээ. Би ч одоо жимч ордог хүн шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө зүгээр сонирхлоороо гүйлтийг сонирхогч гэж би явдаг. За мэрэгжлийн элит тамирчид, зэрэгтэй хүмүүс гэдэг янз бүрийн одоо зэрэгцээ даараа ингээд өөр яваад болдог. Тэгэхээр нэгдүгээрт намайг гүйдэг хүн гэж бас битгий бодоорой. Уусаа тэгж бодохгүй бах тоо та бүхэн. Цаг магийг хараад уусаа ойлгомжтой байгаа тий. Тэгээд хамгийн гол нь энэ бичлэгийг ер нь яагаад хийсэн бэ гэхээр ер нь би тэгээд байгаа шүү дээ. Нөгөө Улаанбаатар марафон дээр ч гэсэн хэлжсэн. Анх удаа ингээд шинэ энэ тэмцээнд оролцоход энэ тэмцээн юу болдог талаар ингээд деталь юмнууд айгүйх асуултууд гардаг байхгүй тий. Тэгэхээр тэр болгонд нь чадхаараа ингээд хариулахыг хүсдэг. Тэр нь ингээд хэрэг болоосой гэж бодоод тэгээд жишээ нь юм ивент дээр би бичлэг хийдэг сонирхлоороо ийм бичлэг байлаа. Тэгээд баярлаа. Тэгээ ер нь гол хэлэх гээд байгаа санаа та бүхэн бас өөрсдөө сориод үзээрэй. Хүсгэл бас ингэж болдог бас сонирхолтой ивент тань нөгөө бас нэг гоё болгож байгаа зүйлс нөгөө гадаад хүмүүс байна л та. Тал илүү хувь нь одоо гадаад хүмүүс тэгээд энэ ивент маань өөрөө бас илүү гадаад хүмүүс рүүгээ бас чиглэсэн арга хэмжээнүүдс мэдээж дотроо зөвхөн монголчууд биш гадаадуудаа зориулсан эдгээр чинь нөгөө пакэжаараа бүтэн трипээр ирж байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй зориулсан од морь аялал гэдэг ч юм уу тийм нэмэлт юмнууд маш их байд юм байна. Тэгээд тэр хүмүүс маань энд байгаа болохоор бас аюу гоё байл юм нэг олон улсын шин чанартай тий тэг санагдд юм байна. Надад л тэг санагдлаа. Тэгээд хөвсөл байгаа болохоор угаасаа байгаль нь ямар тасархай билээ. Үнэхээр гоё байлаа. Өмнө нь бол гүйлтэн дээр уртын гүйлтүүд дээр ингээд нөгөө айгүйх би өөртөө ингээд нөгөө зогдолтож гүйдэг гэсэн байхгүй. Тэгэхээр энэ удаа нэг тийм анзаарчихсангүй илүү нөгөө байгалаа таашаагаад хүү ямар гоё юм бэ? Цоошин зам юм ч угаасаа тий. Энэ ямар гоё юм бэ? Энэ ямар гоё юм бэ? Ингэж нар мандчихээн тий. Энэ уул ингэж харагдчихээн гэл тэгэл нуур чин тэр дээр гараал бүтнээрээ харагдахаар ямар ч гоё харагдтiin тий. Үзэсгэлэнтэй таашааж айгүйх гоё гүйлээ. Зарим хүмүүс нэрэг болсон, зарим хүмүүс зүгээр сонирхолтой санагдсан байж магадгүй бах. Тэгээд өөрийгөө сорьсон нэгэн сайхан том сорилтуудын нэг байлаа. Би одоо 42-ыг дуусгах гэдэгтээ үнэхээр итгэлгүй байсан. Тэгсэн чинь бүр итгэлээсээ давуулаад хөөхөн бас цаг магтай орж ирсэн байна. Тэгээд миний цаг бол 6 цаг 44 минут лөө. 6 цаг 44 минутаар орж ирсэн. Тэгээд яг хэдэд орсон. Одоо марафон дээр нөгөө байр бол яг юм сонирхч начиг хүмүүст бол нэг сонирм биш байдаг л да. Угаасаа 1-2 дахь байранд орохгүй бас өөрийнхөө цагийг л ахиулах зорилготой байдаг те. Хувийнхаа өмнөжл орсон бол дараа жилд нь өөрийнхөө цагийг ахиулах зорилготой гэдэг ч юм. Тийм байдаг. Тэгэхээр цаг нь бол арай гараагүй байгаа. Тэгээд цагийг би энэ бичлэгийг орохоос өмнө авчих юм бол бас энэ доор биччихье. Бишээ байраа биччихье. Байраа бол хараагүй байгаа. Нийтдээ 93-аад хүн орсон байсан. 50 нь Монгол, 40-д нь тэгээд би ихний бичлэгийг хахин дэлжсэн те. Тэгээд тэрнээс нь зарим нь 20-д нь 100-д байгаа бах. 20-д л 30-д нь 100-д байгаа бах. За тэгээд бас нөгөө 2 ангилал байд юм байна. 55 наснаас дээшээ нэг ангилал байд юм байна. Эрэгтэй эмэгтэйгээд тэгээд 55-аас доошоо гээд тэр дотроо бас ингээ ахаа 2 хуваагдаж байгаа. Тэр нь 100 болон 42 км-гээ 2 хуваагдаад явдаг. Тэгээд тэр бүх одоо гардуулалтуудаа одоо энийг те энэ гардуулсан. Энэ болохоор одоо бидний финишер медаль гэсэн үг байхгүй юу? Мөнгөнд товч байд юм байна. Айгу өрмөц хантрейл дээр жишээ нь адилхан финишер медаль нь юм гацуур жижигхэн зулцхан гацуур өгчээсэн байхгүй юу? Тэгэхээр гих мэтчлэн өөр гоё юмнуудыг өгдөм байна. Тэр ивент шиг шинэдний финишер медаль болоо надад айгу таалагдчихээн. Тэгээд нэг финишер бодолхтой нь ашгүй таарч чинь их арга хэмжээнд тэр бодолк нь дууссан байгаад байдаг. Эсвэл жижигхэн байгаад байдаг. Энэ удаа ашгүй яг таарсан бодолк авлаа. Тэгээд маш гоё байлаа. Ер нь заашгүй ирж үзэх ёстой гэсэн ивентүүдийн нэг боллоо. Дараа жил зорилгоо улам томруулад 100 км гүүхийг одоо үгүйсэхгүй юм те. Тэгээд урам журмж сайхан байд юм байна. Зохион байгуулалт маань ч хөрхөн болт юм байна. Яг ганц 2 шүмжлэмээр юм байгаа ч Монгол хүний зан хөдлөлд ганц 2 шүмжлэмээр юм байгаа ч ихсэн. Ер нь бол зохион байгуулалтын хувьд бол аюу хөрхөн болт юм байна. Тэгээд зохион байгуулсан багт нь баяр хүргэе. 25 жил зохион байгуулж байгаа тэр хүмүүст бас баяр хүргэе. Оролцсон бүх хүмүүстээ баяр хүргэе. Дараа жил та хэрвээ энийг үсэх гээд оролцож байх юм бол зоригтой шийдээд бэлтгэлтэй эртхэн гараад заавал ороорой. Боломжгүй зүйл гэж байхгүй те. Өөрийгөө бүгдээрээ хүчилж чадах юм бол, төвчиж чадах юм бол, тууштай байж чадах юм бол те. Тэглээ. Тэгээд бичлэг маань одоо тэгтээ ийм бичлэг болгон дээр л ингээл нэг юм засаж юм хийх амар ядаргаатай санагддаг. Энэхүү бичлэг маань анхан одоо дөнгөж одоо гүйцэглэж байгаа юм ч юм анх удаа ингээл ивентүүд зориул үзэж байгаа хүмүүстээ зориулсан шүү. Мэргэжлийн хүмүүс те. Марафонд ордог хүмүүс, тийм хүмүүс зориулагдаагүй шүү. Зүгээр юм нэг өөрийнхөө ивентэд орсноо л влогжуулж байгаа бичлэг гэдгийг санаарай. Тийм байгаа шүү.
Тэгээд миний зөвлөгөөнүүд ч гэсэн зарим өгж байгаа зөвлөгөөнүүд дээр ч гэсэн зөвлөгөө хэсэлээ зүгээр нэг жижигхэн типүүд л байгаа шүү дээ. Цонхондоо юм авч бол зүгээр юм, тийм авч бол зүгээр. Нэр цонхонд байсан бүх юмнууд надад хэрэг болсон. Energy snack bar тий. Energy bar бол надад маш сайн нөлөөлсөн. Гэлнээс илүү нөлөөлсөн. Би 4-ыг авч явсан, 3-ыг идсэн, 10 км/дээр 3-ыг идээд явсан. Тэгээд 2 energy gel уусан. Тэгээд чихвчний цэнийг дуусаад тэгээд би кейсээ угаасаа хайцсан байсан. Чихвчээ цэнгэж чадахгүйсэн болохоор би угаасаа нэг бэкап утастай чихвч авсан байсан байхгүй. Тэр маань айгүй хэрэг болсон. Би өөрөө хөгжим сонсчгүй болохоор хэрэг болсон. Хөгжимгүйг гэдэг хүмүүс бол айгүй амар гоё байдаг. Би ч гэсэн хөгжимгүйг үе гэж бодоолаа. За тэгээ тийм болсон. За тэгээ бороо орж ийн. Бичлэгээ дуусах гэж байгаа юм шиг байна. Тэгээд дараагийн хөвсгөлийн влог дараа жил гарах байхаа гэдэгт найдаж байна. За баяртай.